За өнөөдөр яагаад заавал 9 сард хуучин биегээс салаад шинэ биегийг бүтээх хэрэгтэй юм бэ гэсэн сэдвээр ярив. Хуучин биегээс салаад шинэ биегийг бүтээх хамгийн тохиромжтой сар удирал 7 хоног нь 9 сар юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас өнөөдөр хуучин бие гэж хэн юм бэ? Шинэ бие гэж чухам хэн юм бэ? Яагаад заавал хуучин биегийг шинэ бие болгох шаардлагатай юм? Тэгээд энэ хуучин биегийг шинэ бие болгох хамгийн тохиромжтой чах хугацаа болвол 9-р сар юм байна. Яагаад? За энэ тухай яриа. За эхлээд 1-р хуучин бие гэж хэн юм бэ? За хуучин бие болвол 3 онцлогтой. За 1-р нь хуучин бие болвол ховь тавилан биш. Хуучин бие болвол дадал, орчин, итгэл үнэмшлэр бүтсэн загвар. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хуучин бие гэдэг болвол олон жилийн турш орчноо нөлөөгөөр бий болсон. Жишээлх юм бол айдастай амьдрал, эсвэл жалах уу, эсвэл шийдвэргүй, эсвэл өөрийгөө дутуу үнэлдэг. За энэ бүгд болвол хуучин бие. Хуримтлагдах тусмаа бүр архаг бий болж төлөвч байгаа юм. Гэхдээ энэ болвол жив жинхнээс өөрийн чинь мөн чанар биш. Энэ болвол ийм хуучин байдал тасалсан ийм дүр журам. За 2-дугаард нь хуучин бие болвол өөрийн чинь хүлээсэлж яадаг, барьж яадаг. Өөрийн чинь бодож байгаас хамаагүй илүү. Ямар нэгэн шин зүйл эхлэх гэл юм болвол би чадахгүй гэдэг юм. Угаасаа би ийм байдаг. Ийм байдлаар өөрийгөө хязгаарлаж яадаг. Гэтэл энэхээ эсрэгээр хуучин бие бол угаасаа юм. Би бол өөрчлөгддөггүй. Би бол бие хөвөрөн гэж хүмүүс ярьдаг. Хэн ч намайг өөрчилж чадахгүй. Би ч өөрийгөө өөрчлөхгүй. Би бол бие хөвөрөн. Ийм одоо можууд, журүүд, хөвшмөл. За энийг юу гэж юм хөхтэй fixed mindset. Угаасан бие гэсэн ийм итгэл үнэмшил тогтчихсон. Харин шинэ бие болвол growth өөрчлөгдөж өсч чадна гэсэн ийм итгэл үнэмшилтэй. За 3-дугаард нь болвол хуучин бие яах хөхтэй жирэг. Өөрөөр чинь чимээг хортуулж яадаг. Хуучин бие болвол ямар нэгэн аюул бол байхгүй илэрхээ. Гисэн мөрдлөн чимээг хор. Өөрийнхөө ая тухын бусаас гарахгүй, өөртөгдөхгүй байна гэдэг бол аюул байх. Гэсэн ч гэсэн сэтгэл ханамжтай сайхан амьдарч чадахгүй. За тэгвэл 2-дугаард шинэ бие гэж бодож байгаа юм. Хэн? Ягаад бидэнд шинэ бие хэрэгтэй? За 1-дүгээрд нь болвол шинэ бие гэдэг бол өөрийгөө шинжтэн бүтэх эрх чөлөө. Хуучин биегийн би угаасаа ийм байсан гэдэг хандлагаас салаад шинэ дүрмээр амьдарч чадна гэдэг энэ итгэл руу шилжих. Ийм одоо оршихуйн эрх чөлөөний эхлэл юм байна. Юу сайхан дур сайхан эрх чөлөө сайхан. Зөвхөн шинэ хандлага, шинэ жаншил, шинэ зорилго биш бүр шинэ философи, шинэ гүн ухаан гэж байгаа байхгүй юу? За 2-дугаард нь шинэ бие болвол өөр чинь илүү их хүч, итгэл, амьдралын сайхан мэдрэмжийг авчирч өгнө. Гэтэл хуучин бие ямар байдаг вэ гэдэг зэрэг тэсн, тэсвэрлэн би энэ албан байгууллагын тэсн, баг чалангийг, доромжлолыг гэдэг ч юм уу. Би энэ ядуу хочрсон амьдралдаа тэсч гарна. За энэ бол хуучин бие. Гэтэл шинэ бие бол энэний эсрэг. Өснө, шиний бүтэн, эрхчлэн төрнө. Зөвхөн нийчж биш. Зоригтой сонголт хийн. Өөрдөө итгэх шинэ эрхчлэн бие болгоно. Өөрийн биеийн хайрлж амьдрах шинэ хандлагыг бий болгоно. Бүр шинэ хүмүүсүүдтэй уулзна. Шинэ нийгмийг харж явах бий болгоно. Энэ болвол шинэ бие. За 3-дугаард нь болвол шинэ биеийг бүтээн өгдөг болвол өөрийнхөө ирээдүйгээ өөрчилнө гэсэн. Ирээдүй гэдэг бол өөрөө бий болохгүй. Хуучин бие бий болгож чадахгүй. Хуучин бие бол өнгөрснөө бие. Хэрвээ ирээдүйгээ бий болгодог байсан бол ирээдүй бий болчих байсан. Тийм учраас сан байж. Энэ өөрчлөгдсөн бие, шинэ бие сая ирээдүйг бүтээж чадна. Өөрчлөгдсөн ирээдүй. Шинэ ирээдүйг. Тийм учраас хэрвээ яг өнөөдрөөс эхлээд шинэ биеийг бүтэнэх юм болвол цоо шинэ амьдрал явуулсан. Нэгдэх юм байна. За тэгвэл яавал одоо энэ хуучин биеийг орхиод шинэ биеийг бүтээх үү? За энэ болвол чаг үеийн сонголттой холбоотой. Тэр чаг үе нь хижээвэ гэдэг зэрэг 9 сар. За энэ дээр болвол хэд хэдэн үндсэл ихэл. Ягаад заавал 9 сард бид нар хуучин биеийг орхиод шинэ биеийг бүтээж чадах уу? Ягаад шинэ жил биш юм? Ягаад 3 сар биш? Ягаад 6 сар биш? Заавал ягаад 9 сар байдаг юм бэ? Энэ болвол үндсэлтэй маш их судалгаан дээр тулгуурлагдсан зүйл. Тэгээ ойлгосон юм бол 9 сар байдаг юм байна гэх. За бид нар болвол баргал ерөөсөн бүх хүмүүсүүд бүгд одоо наад жах нь ерөнхий боловсролын сургуулийг төгсгöd 10 жил сургууль явсан. Цэцэрлэгээ оруулаад бүр 20 орчим жил. Нэгтэй сургууль гэдээ явах юм бол
хороод бараг насан туршдаа 9 сарын 1-нд шинэ хичээлийн жил эхэлдэг. Цэцэрлэгт орсноос эхлээд 9 сарын 1 болвол эхлэл гэсэн ойлголттой. Цэцэрлэгт орно, бага сургуульд орно, дунд сургуульд орно, их сургуульд орно, ангид төвшин. Тэгээд ажилд орно. За 9 сард бас одоо гэр бүл болох хоромын өсөлт бас их болж байгаа. Гэх мэтэр 9 сар гэдэг бол шинэ амьдралын эхлэл гэдэг ойлголт бид нарт байдаг. За энэ нь насан туршид амьдрал дээр гарсан хойно ч гэсэн ялгаа байхгүй. Бид нарын даалд ухамсарт бас энэ нөлөөлөл байж байдаг. 9 сарын 1-ээс шинээр эхлэндэ гэсэн. Тийм учраас дахиж төхрөх энэ цаг хугацаа улирал болвол 9 сарын 1 юм байна. Бид нарын амьдрал онцгой байр суурь эжилж яадаг. Дийлэнх улс оронд, зарим улс оронд бол жишээлбэл Японд бол 4 сарын 1, 4 сараас одоо шинэ улирал эхэлж байна. Гэтэл Монголын багтаасан бас маш олон орнууд болвол 9 сарын 1 шинэ улирлын эхлэл байдаг. За ингээд энэ дээр болвол хэд хэдэн үндэслэл сэтгэлжүйн нэр томьёо байж байгаа. За энийг маш товчхон ярив. За нэгдүгээр нь болвол энэ цаг хугацааны дохио гэсэн тэмдэглэлээ гэсэн ийм жил байдаг. За энэ болвол temporal landmark гэж. За энийг монголоор орчуулах юм бол цаг хугацааны тэмдэглэл гэж орчуулж байгаа. Бид нарын сэтгэл зүйд бол хуучнаасаа салаад шинэ эхлэлийг бий болгох гэдэг ийм онцгой цэг цаг хугацаанууд байдаг. Энийг болвол энэ temporal landmark гэж байна. Жишээлх юм бол шинэ жил байна. Төрсөн өдөр байна гэдэг ч юм уу. 7 хоногийн эхэн байна гэдэг ч юм уу. Сарын эхэн байна гэдэг ч юм уу. Ховын амьдралын онцгой үеуд байдаг. Гэрэлсэн гэдэг ч юм уу. Шинэ байранд орсон гэдэг ч юм. Энэнийхэн дотор болвол хамгийн том энэ temporal landmark бол 9 сарын 1 юм байна. Онцгой байр суурийг ижлэх ийм тэмдэглэл өдөр гэсэн. За хоёрдугаар нэр томьёо нь юу гэхтэй зэрэг fresh start гэдэг шинэ эхлэлийн нөлөөлөл гэсэн ойлголт байна. За энэ шинэ эхлэл нь хизээ яаж эхэлдэг гэхтэй зэрэг одоо саяын ярсан энэ temporal landmark-аас эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ шинэ эхлэлийг fresh start fact-ийг эхлүүлэх хамгийн зөв цаг хугацаа бол 9 сарын 1 гэсэн. За одоо дараагийнх нь үндсэл нь юу вэ гэвэл дадал тасрах үе гэж байна. За энэ дадал тасрах үе нь юу гэдэг чинь habit discontinuity effect гэж. Habit нь ултай зэрэг дадалж оршил гэсэн. Discontinuity гэдэг нь юу гэдэг зэрэг continue гэсээр үргэлжил гэсэн. Дисктэй зэрэг үүсгэж гай. Тэгэхээр энэ дадал ултай зэрэг юм тасрах үе гэж байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө саяын хэлсэн хуучин биеийг тасдаж хаяад шинэ бие болох. За энийг ултай зэрэг энэ habit discontinuity effect шгай. Дадал тасрах нөлөөлөл. Дадлыг таслах нөлөөлөл бол оровчтой. За энэ ямар очиртой вэ гэхтэй зэрэг шинэ дадлыг бий болгоод хуучин дадлаа орхих юм бол зүгээр л жив жирийн нэг өдөр би энэ хуучин дадлыг орхиод шинэ дадалтай болно гэдэг. За энэ нь болвол их ховор гэсэн. Ерөнхийдөө хүмүүсийн сэтгэлжүйд баг байдгүй, багтдаггүй. Заавал саяын ярьсан одоо энэ temporal landmark өдрүүдээр тэмдэглэлт өдрүүдээр онцгой өдрүүдээр хичээлийн шинэ жил эхэлж байгаа гэдэг ч юм уу, ажилд орох үед ч юм уу, шинэ орчин солигдох үед, эсвэл улирал солигдох үед 9 сар болвол намрын улирал эхэлж байгаа юм. Тэгэхээр байгаль бас өөрөө шилжиж байгаа юм. Байгалийн өнгөжим тэрчхэрэн өөрчлөгдөв. Жун дуусаад, навчиж шарлаад. За энэ болвол хүнд шинэ эхлэлийг бий болгох, энэ мэдрэмжийг бий болгодог. Цагаан гарын температур дулаан бас өөрлөг. 100 болвол асар их халуун байсан болвол намрын улирал болвол хамгийн тохиромжтой. Ажиллах, сурах, спорт, биеийн тамираар хичээлэх хамгийн алтан улирал болвол намар болж байгаа. Тэгээд өдөр шөнө тэнцвэртэй болж байгаа. Хавар зуны улиралд хэтэрхээ их өдөр урт шүн бөөнхөн байсан болвол намар улгатай зэрэг өдөр шөнийн тэнцэл бий болоод шөндөө бас сайн унтаж амрах боломжтой болж. Тэгээ өдөр нь эрч хүчээр төвлөрүүлээд ажиллах. Дараагийнх нь улгатай зэрэг жунзангаан амарсан, наадсан, жугаалсан, жалхуурсан, хойш суусан. Тийм байдалтай өнгөрсөн. Тийм учраас намар 9 сар улгатай зэрэг ажландаа, сурандаа алдсан цаг хугацааг буцааж авандаа гэсэн энэ сэтгэл бий болдог. За хэлхийн хувьд бол одоо наадмын маргааш намар гээд 7 сарын дундаас хойш намрын асуудал яргаддаг ч гэсэн яг үнэн хэрэгдэн намрын ажил 9 сараас эхэлж байгаа. Тийм учраас зуны улиралд болвол аялал жугаалга, найр наадам гэдээ явж исэн болвол 9 сараас эхлээд хүмүүс дотоод руугаа төвлөрж эхэлдэг.
За суугаад ажиллана. Сурна. Бүтөөнд. За дараагийнх нь хамгийн том нөлөөлөл нь юу гэх юм бол 9 сарын 1 гэхдээ жирэг жилийн 2% нь өнгөрчихсөн 4 сар л үлждэг. Тийм учраас үлдсэн энэ 4 сарын дотор жилийнхэн төлөвлөгөөгийг дуусгах нь гүйцэтгэх нь гэсэн ийм сэтгэл зүй хүмүүсэд маш хүчтэй орж ирж байдаг. Тийм учраас 9 сар бол онцгой байр суурийг эзэлж байдаг. Хэрвээ 9 сарыг мэдрэхгүй ингээд өнгөрөх юм бол өөрийн жилийн төлөвлөгөө биелэхгүй бол тэгээ бас нэг жилийн үр бүтээлгөө өнгөрөөлөө гэсэн харамсал бий бол. Одоо 2025 он 3.2 өнгөрчихсөн. Зөвхөн 3.1 л үлдэж. Энэ үлдсэн хугацаагаа жоохон ашиглаж чадахгүй юу гэдэг бол энэ 2025 он тогтоогдох гэдэг. Тийм учраас одоо хүртэл төлөвлөсөн ч гэсэн эхлүүлээгүй байсан ажлууд олон байна. Сурыг сураагүй, ажлыг ажиллаагүй, жингэн хасаагүй, спорт бие тамраар хичээлээгүй, эрүүл хоолд хийгээгүй, сургалтанд суугаагүй, бичиж тойрвж байсан юм дуусгаагүй, бизнес эрхлэе гэсэн ч зориг хүрээгүй байсан. Гэх мэт хийгээгүй байсан зүйлүүдийг одоо л хийх ёстой. 9 сарын 1-ээс л. Оройтоогүй гэсэн. Одоо хамгийн боломжтой чагаахч үлдсэн байгаа юм. Хавар боллоо 100 өнгөрлөө. Одоо хийх ёстой, ажиллах ёстой, өөрчлөх ёстой, шинэ биеийг бүтээх ёстой. Ийм мэдрэмж бид нарт орж ирж байгаа. Ийм үеийн 9 сарын байгаа юм. За энэ дээр нэмээд тултай жирэг бас юу байна вэ хөхтэй жирэг? Нийгмийн энерги. За энд бас урсгал нийлүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид нар бас хочирно. Бүх хүмүүс 9 сард хүүхэд залуус бүгд шин сургуульд орж, анги төвшиж, шинээр ажилд орж ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэтэй хол нийлүүлээд бид нар бас хуучин биегээ орхий, шинэ биеийг бүтээе, сурыг, судлыг хөгжүүлэе гэдэг энэ нийгмийн энергитэй, урсгалтай хол нийлүүлэх шаардлагатай. Тэгхийн болвол бас амархан өөрчлөгдөх болж байна. За өнөөдрийн ярсны дүгнэе. За өнөөдөр хуучин биегээ орхоод шинэ биеийг бүтээх. За энэ цаг хугацаа болвол хижээч биш. Яг өнөөдөр за тэр нь болвол 9 сар. 9 сарыг ашиглаад хуучин биегээ орхоод шинэ биеийг бүтээх юм болвол энэ боломж асар өндөр. Өөр хижээч биш. Энэ алтан боломжийг чавшааныг алдаж болох. Энэ жил бидэнд өгөгдөж байгаа хамаг сүүлчийн боломж. За хуучин бие гэж юу юм? Өөртөө дурггүй, орчиндөө тассан, хөгжилгүй, чимээгүй, мөхөж байгаа. Шинэ бие гэж юу юм? Өсчгөө, хөгжижгөө, эрхчлөөгийг хүсэмжилж байгаа. Хүснээрээ дураараа сайхан амьдрах энэ биеийг бий болгох. За энд бол хамгийн гол нөлөөлөл нь юу гэдэг чинь temporal landmark. Ийм тэмдэглэлт өдрүүд бид нарын аав ээжийн үедч байсан. Бид нар багаасаа тэгж хүмүүжсэн. 9 сарын 1-нд бүх юм өөрчлөгддөг, шинчлэгддэг гэдэг. За энэ цаг хугацааг ашиглах. За энэ болвол зөвхөн 9 сар биш. Энэ бол улирлын хэмнэлтэй солигдох үедээ таарж амарсан жугаалсан наацсан онцгой халуун байсан улиралд тусаад маш тохиромжтой цагаараа өөрчлөгдсөн. Энэ үед бид нар өөрийгөө шинээр өөрчилж болно. Үр дүн өндөр. Тэгээд энэ болвол энэ жилийн хамаг сүүлийн шанс. Үлдсэн 4 сар амстаа биелүүлэх, төлөвлөгөөгөө гүйцэтгэх. Гэх мэтийн олон шалтгаанууд нөхшилж идэг. Тэгэхээр бид нар өөрийгөө өөрчлөөд шинэ биеийг бүтээе гэх юм болвол 9 сарын алдаж болохгүй. Төлөвлөгөөгөө шинжилээд харах хэрэгтэй. Шинээр төлөвлөгөө жоох хэрэгтэй. Тэрнийхэн дагуу хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Тэгэх юм болвол 2025 оны бид нар ямар ч харамсах юмгүй сэтгэл хангалуун өндөрлүүлэх. Тэгээд дараагийнхаа жилд илүү ихтгэлтэй, бүр илүү их хүсэл тэмүүлттэй орох болцоотой болж байгаа. Ийм учраас хүүхэд залуус ч ялгаа байхгүй. Насан турш хүмүүс ч ялгаа байхгүй. 2025 оны 9 сарыг хуучин биеийг орхиж шинэ биеийг бүтээх сар болох хэрэгтэй. Тэгж чадах юм бол бүх хүмүүсүүд илүү аж жаргалтай, амжилт бүтээлтэй, сэтгэл хангалуун амьдарч чадна. За та бүхэнд маш их баярлалаа.